Hi vlog та бүхэндээ үзэж байгаа өдрийнх нь мэндийг хүргэе. Дараагийн бичлэгтээ татамаар л. За би өнөөдөр ямар бичлэг хийх гээд хэлүүлсэн бэ гэхээр уусаа гарчгэн дээрээсээ хараад ороод ирсэн байл дээ. Өнөөдөр нэг өдрөө гоё Жэни шиг хоолж өнгөрөе гэж бацсан. За би угаасаа дэглэмтэй байгаа штэ. Тэгэхээр яг нөгөө Жэнигийн идж байгаа хоол нь юу иддэг гэдэг ингээд судлаа үзсэн чи ер нь бол миний яг ингээд дэглэмийн хоолтой адилхан байгаа байхгүй юу. Гэхдээ баг зэрэг ганц хоёр юм өөр ч юм уу те. Тэгэнгүүт яг Жэнигийн гоё иддэг юмыг нэг өдөр идсэн тийм влог хий гэж бодоод бичлэг эхлүүлж байна. Тэгээ одоо юу хийж байгаа вэ гэхлээр би одоо цаг 5:40 болж байна. Тэгээд өглөөний хөвлөн кардио хийх гээд гараа явж байна. За үлэн кардио яагаад хийдэг вэ талаар хальт ярээ заяа. Одоо ингээд хүний бие гаднаас ингээ хоол идэх юм аваад тэрийг ингэж энергээр ингээ зарцуулна шүү дээ. Тэнгүүд үлэн кардио нь болохоор яг нэг үлэн гэдэг чинь ингээ юу ч идээгүй байгаа хэлж байгаа шүү дээ. Тэгээд яг өөрт байгаа энерги өглөөдөө ингэж алхаад кардио хийхээр энерги зарцуулаад тэрийг ингэ шатааж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд үлэн кардио хийх ингэ сайн байдгаа гэд одоо фитнес тасгалжуулагч нар тэгээд байдгийн учраас энэ тэгээд би бол ер нь жингээсээ хасах хэрэгтэй байгаа учраас ингэ кардио сайн хийх хэрэгтэй. Яг дээшээ өксөр сум дээр явж байгаа болохоор амар садаад байгаа шүү уучлаарай. За тэгээ кардио хийчээд гэртээ ороод усанд ороод тэгээ Жэнигийн өглөөддөг хоолыг хамтдаа бэлтцгээгээд тэгээ өнөөдөр бол хичээлтэй өдөр байгаа. Тэгээ нэг өдөр надтай гоё хамт байгаарай миний хөөрхөн хүмүүсээ. Тэгээд би одоо ингээ кардио хийхдээ шууд өглөө лимон тэгээд оливойлоос нэг халбаа хийгээл тэг лимонны нэг хэрчмэн ингээ жоохон шахаж шүүссэн хийгээ тийм бүлээн усуунгуудаа тэг нүр мөрөөч угаахгүй шууд тэгээ сайхан хөлөрч орж ирээд шүршүрт ороод тэгээл ер нь цагаан гараа явдیں۔ Тэгэхээр өнөөдөр яг тэгэх байгаа. Гэхдээ идэх юмнууд маань Жэнигийнхаар тэр сайхан гос үзэгслэнгийн огтойгон тэгээд миний бичлэгтэй хамт дуурай. Тэгээ өглөө ингээ байгалийн чимээ сонсоод алхахаар бүр амар гоё баг ингээ бясалгал болдог. Тэгээ би ингээ болж өгвөл өөр юм сонсохгүй тэгээ зөвхөн ингээ байгалийн чимээг ингээ гоё мэдрээд явахыг амар хичээдэг. Гэртээ орж ирээд тусандаа ороо гараад ирлээ. Одоо өглөөний хаан цайг бэлтцгээе. Тэгээд Жэни өглөөний хаан цайнд юу яд юм лээ? Детокс ус уугаад тэнгүүтээ өндөгний омлет, тэгээ авокадо иддэг гэсэн. Тэгэхээр бүгдээрээ ямартай ч эхлээд тусаа бүцэл. За бууцаа 2 шхүү өндөгөөр омлетаа игээд тэгээ авокадо байна. Тэнгүүтээ детокс усаа, лимон, өвчцөөгөөрөө бэлтэнэ. 나 지금 배고프구나. 지아 아보카도 өндөгний омлет тэгээд детокс ус бэлэн боллоо. За дүрсээ гоё янзлаад хідүүлээ. Гарахтаа бэлтээ. Тэгээд би саяхан ийм синс авсан. Philipsийн тэгээд уусаа дайсаа авч арай даадахгүй учраас энийг авсараа төстэй ч яах вэ зүгээр ийм нэг олон хшуутай. Тэгээ энэ болохоор ингээд суурн заяа. Тэнгүүтээ энэ дээрээ юу байгаа вэ гэхлээр ингээд төс ороодог. Ингээд тэгээд ингээд хамгийн сүүлд нь синснийх нь. Тэгээ одоогор болохоор би бүгдийг яг ашиглаж үзээгүй л саяхан авсахгүй 80 хэдэн мянган оноор лээ. Тэгээд юу юм бэлээ?
би нөгөө үсээ өмнө ингээд ерөөсөө син сэрлэх айгу буруу гэж бодоод ингээ өөрөөр нь хатаагаад тэгээд орой морой угац үе тэгэл чихтэй үед нь тэгээ шууд ундаж муцчихдаг байсан байхгүй. Тэгсэн чи тэр би сайхан өсөж ороод нөх хуйхны цэвэрлэгээ илгүүлсэн. Тэгээд тэр өсчихэгч үсээ хатаахаас илүүтэйгээр хуйхаа хатааж агаараа гэж зөвлөөд тэгээд ер нь бол синс ашиглаж явах хэрэгтэй гэд надад тэгсэн. Тэгээд ямар синс авахаа мэдтггүй зүгээр ингээд ганцхан хатаах үйлдэлтэй тийм синс авч яхаар ийм олон шуудыг аваад үсээ бас одоо ингээ гарч орох үедээ өөрөө бас гоё янзлжээ гэж бодоод ийм синс авсан байгаа. Тэгээд одоо синсээ ажиллуулж та нартай амар чимээтэй байна байх. Тэгэхээр үсээ янзлаад уулзцаая. За ер нь бол бэлэн болчихлоо. Одоо гарыг үсээ янзлчихсан. Нүрээ будчихсан. Тэгээд өнөөдөр ингэж гадаа үсээ амар халуунах шиг байна. Ингээ гарчий гэж бодлоо. Тэгээд цүнх. Гадаа бүр амар халуун байна. Гэтэ япая. Юу гэсэн ч гэдэг. Энэ бүр амар шатам халуун биш. Гэтэ нэг тийм боломжтой. Тэгээд би одоо хаашаа явах чагаа гэхлээр Ганнам явах чинь. Ганнам дээр очиж гоо сайхны имлэг орно. Тэгээд Анжиний өдрийн хоолой гэртээ ирээд идэ гэж бодсон. Тэгээд одоо нэг хөлсгүй байгаа болохоор тэгээд замдаа Жени юу яд юм лээ? Ногоон цай юм уу? Ер нь нэг тийм цай аюу их удаг гинэ. Янз бүрийн тийм детокс цай, хербал цай, ногоон цай ч юм уу. Тэгээд надаа байгаа нь болохоор ногоон цай байгаа учраас өдрийн хоолой гэдэгтэй гоё ногоон цай ууя гэж бодож байна. Тэгээд кофе бол уудаг гэсгийг сайн мэдэхгүй байна. Би бол өөрөө кофе уумар байна. Хар кофе. Тэгтээ барай тэгээд айс американо энэ уудаг хөө. Айс американо ууч. Кофе авах чинь. Монголоос карго ирсэн байна. Тийм ээ. Ой шүү. За их чинь нэстэ явж ирлээ гэжтэй сая. Тэгээд гоо сайхны имлэг орч ямар үйлчлэл авсан бэ гэхлээр би ингээ юу нээр хүлрэмтгий авахгүй юу. Тэгээд сал хийгээ одоо яж байгаа нөгөө нэг солонгост чинь зам болохоор амар халуун тэгээд нэг тийм чиглэг бөхчөн байдаг байхгүй. Тэгээд айгу хөлрөөд идэг. Тэгээд би хөлрөлтийн тийм тарилга хийлгсэн. Тэгээд тарилга хийлгчээд сая гэртээ ирлээ. Одоогоос гоё хоолой хийж идчихэд бэлтгэлдээ явах санаа байна. Зя. Тэгэхээр хэдүүлээ штэ одоо өнөөдөр цэцэлээ. Тэгээ сая Монголоос бас карго минь ирсэн байна. Тэгээ бүгдээрээ гоё задлж үзье. Монголоос карго згсэн байсан. Ирсэн байна. Зя. Зя. Энэ юу вэ? Ингний хатамал хоормол гинэ. За, энэ дараагийн. Бид хоёр дээл гэсэн байгаа. Дээл маань ирсэн юм байна. Энэ дотор байгаа. За, энэ. Дээл маань энэ байна. Хэлбэр. За, энийг дараа орой ирээдэг ирэхээр хамтдаа олж үзье. Эндээ нөгөө нэг дээл авсан болохоор толгойн гоёл тусна сард явуулсан юм байна. За энэ болохоор миний тэмцээний бикини маань ирсэн байна. Монголоос хийлгсэн. За энийг тусна гоё таанд тэмцээний дээр хараарай. За. Oh my god. Nice.
Ээж бол нарал захиаг байхгүй гэсэн чи арал явсан явахгүй юм би. За энийг мэргэд амар идмээр байна гэдэг. Энийг бол мэргэд ялчаач гэсэн. Уламжлалтаар гарах таасан гинэ, өхрийн хатаасан бах гинэ. Ямар гоё юм бэ? За энэ энэ болохоор адууны хатаасан бах гинэ. Вау. За энэс хоёрыг явуулсан. Хоёр энэ үхийнх нь. За энэ болохоор манай эмээгийн явуулсан толгойн гоёл. Үу дээл нээл толгойн гоёл энэ ч аяг үнэтэй идэв ч. Манай эмээ энийг бүр хідээр авсан гэхлээ 160 мянга төгрөг гэлөө. Үу өстө жинхэнэ сүр шорт гэмээ сүр сувд болсон. Гамга идвээ энэ. Ийм ихтэй юм байна. Энэ ингээд толгойн хүн ямар хөөрхөн юм бэ нараа. Вау. Манай эмигийн сонгол өстэй. Чэго. За энэ юм байна ах шиг. Энэ ямар хөөрхөн савт юм бэ нараа. Гоё юм бэ. Яг уртын хэмжээ нь болж тийм манайхаа. Нэг тийм уртаж богино юм шиг амар хөөрхөн байгаа. Nice. Баярлалаа эмээ. Ийм бичлэгээ үзчихээрэл. Манай эмээ ч амар Facebook чинь амар уцсах штэ. Зя энийг гоё. Дээлэн дээр өмсч үзээ. Эмээрээ гоё зүүсэн дургаа явуулнаа. Энэ бүр ямар гоё юм бэ? Ийм ганган. Тэгээ хонхны яраараа дээл өмсөд яа гэж бодохгүй гоё Монгол үндснийхаа дээлийг. Зя өөр юм. За энэ ингэ болжээ. Йоо манайх энэ курстэйгэр та. Энэ ингэ 4x заяа би Монголоос дахиж авчруулсан байхгүй юу? Гэж сая зүйлээ. Амсгаадад за турчнаа. Гэтэ энэ амар гоё тийм нуруунд толгоортой байна. Би тэгээ нөгөө хаанаас авсан бэ гэхлээр Instagram дээр Uchka IPP Pro гэд хаад үзэрэй заяа. Тэр үнээс авсан. Тэгэд нөгөө нэг ингээ үедээ бас гадуур ингээд макан дэгүүрээ өмсөө авчвал бас гоё моёлтой хөөрх юм байна. Би тэгээ сая ингээ бүс зүүцэн чи хаваа юм шахагтарч тэр ерөөсөө өлсөхгүй байх юм. Тэгээ кофе бас ууцсан ч амар цэцгэлэн байгаад байна. Тэгээ угаасаа заавал угаасаа орой хоолоо идэх ёстой. Гэхдээ энэ бол өдрөө бол байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ одоо цаг ингээд 5 болж байгаа болохоор баг орой бол болчлоо. Тэгээд Jenny болохоор өдрийнхөө хоолнд ингээ будаа гэтээ цагаан будаа биш нөгөө нэг юуны будаа гэдэг лээ. Хянми pop гэдэг. За одоо гурван будаа гэх юм уу? Тийм будаа. Тэгээд загасны мах эсвэл дахианы цээж мах 100-аас 150 грамыг тэгээ ногооны салаттай иддэг гэсэн. За орой хоолндоо болохоор будаагүйгээр юу идэх юм лээ. Бас яг ингэж 100-аас 150 грамм мах тэгээ ногооны салаттай иддэг. Тэгээ снэкэндээ болохоор гүзээлзгэн тийм янз бүрийн жимс юм уу эсвэл бол грек йогуртууд гэсэн. Тэгээ надад болохоор грек йогурт байгаа. Тэрийгээ би оройхон уун гэж бодож юм. Тэгээ одоо болохоор ямар тааж орой хоолоо идчихээ. Тэгээд өдрийнхөө хоолыг будаатай иддэгсэн болохоор би одоо шууд орой хоолыг идэх чиг болохоор будаагүй идчихнэ. Тэгээд тийм байна. Тэгээ ногоо сонгон тэгээ ингээд 100 энэ баг нэг 150 грамм хахаа. Тэгээд энэ чи ямар ногоо гэдэг лээ. Ямар юмны нүд гэдэг лээ. Нэг ийм ногоо би иддэг байхгүй. Тэгээд энийг сайхан хуураад ногооны салаттай. Зя орой хоол бэлэн боллоо. Ногоон цайтай. Тэгээд грек йогурт болохоор би энийг иддэг. Эндээс орой нэг шигээ тэгээ болоо. За тэгээ бичлэгээ энэ хүрээд дуусгая гэж бодож байна. Миний бичлэгийг энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.